Сайн байцгаана уу? Та бүхний мэддэгчлэн аримчис нийгэмлэг нь Библийг орчуулах, хэвлэх түгээх, мөн сурталчилан таниулах үйл ажиллагааг эхэлдэг байгаа. Энэ үйл ажиллагааныхаа хүрээнд бид Библийн өдөрлөгийг 10 удаа зохион байгуулсан байдаг. Хамгийн сүүлчийнх нь Будамс Солонгос улс дахь чуулгануудын дунд цагаан сарын кемпийн үеэр амжилттай зохион байгуулсан. Харин энэ удаа бид Хойд Америкийн чуулгануудын дунд зохион байгуулагдаж байгаа нэгдсэн кемпийн үеэр Библийн өдөрлөгийг хамтран зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа ороод явж байна. Энэ кемпийн үеэр бид Библийн үзэсгэлэн бэлгэн таниулах, Библийн орчуулгатай холбоотой 4 том лекцийг бэлдэж байна. Мөн түүнчлэн эрхлэн явуулж байгаа 4 төслийг таниулахаар та бүдэлдээ бэлдэж байна. Бас энэ кемпийн үеэр бид Библийн худалдааг зохион байгуулна. Энэ өдөрлөгийн гол онцлог маань Монгол нутагт явагдаж байгаа Библийн орчуулгын түүхийг та бүхэндээ танилцуулахаар бэлдэж байгаа нэг онцлог юм аа. Ингээд Америк нэгдсэн улсын Сиэтл хотноо уулзцаая.